Дэлхийд даяар 1 тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэн зовж байгаа ч хэдийдсэн хэрэглээнээс үүдэн 1 жилд 1.3 тэрбум тонн хоол хүнсний хог хаягдал гарч байна. Энэ нь жилд нийт үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний 3/1-нд хаягдал болдог гэсэн үг юм. Хоол хүнсний хаягдал нь ус, газар, эрчим хүч, хүний хүч хөрөнгө, хөдөлмөр гэд маш их өргөө хаягдалд хүргэдэг бөгөөд ялзарсан хоол хүнсний хаягдал нэмэгдснээр улам их метан ялгаруулан төдий хэмжээгээр дэлхийгээс ялгаруулж байгаа хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг юм. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хүн төрөлхтний хүнсний хэрэгцээг жигд хүртээмжтэй, доктортойгоор хязгаарлагдмал биологийн нөөцөөр хангахын тулд хүнсний хорогдол хаягдлыг багасгах нь нэн тэргүүний зорилт болсон юм. Хариуцлагатай хэрэглээг бий болгох, хоол хүнсний хаягдлыг бууруулахаар 2016 оны 2 дугаар сард Франц улс дэлхийд анх удаа дэлгүүрүүдээр худалдаалагдаагүй үлдсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хаяхыг хориглосон хууль гаргаж байсан юм. Ингэснээр тус улсын дэлгүүрүүд хугацаанд дууссан муудсан хоол хүнсийг буйны байгууллагуудад юм уу хүнс хадгалах банкудад тушаах ёстой болсон бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд дэлгүүрүүд их хэмжээний торгууль төлөхөөр хуульчилж байжээ. Энэхүү хориг тавигдахаас өмнө тус улсад жил бүр 7.1 сая тонн хоол хүнсний үлдэгдэл хаягддаг байсан бол харин одоо нийт хоол хүнсний бүтээгдэхүүнийхээ 1.8%-ийг хаяж байгаа нь дэлхийн аль ч улс орноос илүү бага үзүүлэлт олжээ. Энэ нь дэлхийн бусад улс оронд сайн жишг болж байгаа юм. Улаанбаатар хот ч мөн саяас дээш хүн амтай мега хотын тунд багтаж байгаа хэдий ч хоол хүнсний хаягдлыг тусгайлан авч үзсэн хуулийн зохицуулалт байхгүй байна.